Монгол Улсын үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар ардын багш Гавьяд хуульч доктор профессор Баярагийн Чимдийн нэрэмжит эрдэм шинжилгээ судалгааны шилдэг бүтээлийн шагналыг 2015 оноос жил бүр олгож ирсэн уламжлалтай. За энэхүү шагналыг улсын хурлын төлөөлөх, хууль батлах, хянан шалгах үйл ажиллагааны онол арга зүйг боловсронгуй болгох, парламентод ёс, парламент судлал, үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр туурвсан шилдэг бүтээлд жил бүр олгодог уламжлалтай. Шагнал авсан туул их баяртай байгаа. Тэр тусмаа өөрийн хичээл заажсан багш Чимдийг хүүхэд залуугийн завсар байх үед маш залуухан багш Чимд орж над захиргааны эрх зүй хичээл зааж байсан мартахын аргагүй 1967-68 он. Шагнал авсан хамтын бүтээл маань миний өөрийн шавтайгаа хамтарсан. Одоо миний удирдлага, дэнхмийн эрхлэгч. Бид одоо бие биенээ нөхөж ингэж хамтарч үргэлж ажилладаг. За нэгдүгээрт миний бодож явдаг зүйл юу гэхлээр зэрэг хууль хэрэглээний, эрүүгийн хууль хэрэглээний, эрүүгийн процессын шинжилгээ ухаанд практикт ёс суртахууны асуудлыг чухалчлах хэрэгтэй юм шүү. Одоо манай том эрдэмтэн Наран гэрэл маань сүүлийн үед бичээд байна ёс суртахууны асуудлыг. Тэгэхдээ ёс суртахуун гэдэг бол дэлхийн хөгжлийн нийтлэг чиг хандлагатай уялдаатай юм. Түүнийг бол анхаарах ёстой. Аливаа хуулийн өөрчлөлт онол үзэл баримтлалын суурьтай байж гэмээн тогтвортой, ард түмэнд ойлгогддог, ард түмэн бас төр засгаа хүлээн зөвшөөрдөг ийм агуулгатай. За тэгэхээр энэ олон өөрчлөлтөд онлын суурь үзэл баримтлал хамгийн чухал байдаг. Тэгэхээр манай багштайгаа бичсэн энэ ном маань бол энэ олон өөрчлөлт он жилүүдэд төр засаг маань хүний эрхийг хангах хамгаалахдаа ямар үзэл онолыг дэлхийн түвшний Монголын уламжлал мөн Монгол Улсын үндсэн хуулинд заасан үзэл сургаалд нийцж байна уу? Мөн бидний хүлээн одоо олон улсад өмнө үүрэг хүлээсэн олон улсын гэрээ одоо конвенц нийцж байна уу гэдэг юмыг үзэл онолын хувьд бид нар л дэвшүүлэн тавих ёстой. Тэгээд энийг одоо энэ бүтээл маань өөртөө шингээснээрээ манай олон мянган шавнар хууль хэрэгжлэгчдийн гарын авлага болсон гэж одоо энд нь тов нэмэр оруулж байгаа гэж ингэж онцолж байгаа. Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал бүтээл нь бүтцийн хувьд 13 бүлэг, 76 дэд хэсэг, ном зүгөөс бүрдсэн 320 гаруй хуудастай томоохон хэмжээний бүтээл юм а. Эрүүгийн процессын эрх зүйн ерөнхий тусгай ангийн асуудлыг бүхэлд нь агуулснараа онцлогтой бүтээл болжээ.